Эртний ромчууд нэгэн сонирхолтой зан үйл хийдэг байжээ. Эртний ромчууд шүний аянгийн бурхан Сумманусыг ирээдүйн замыг гэрэлтүүлэгч хүчний бэлэгдэл гэж үздэг байсан гэдэг. Тиймээс зуны энэ үед хүмүүс ирээдүйн зорилгоо тодорхойлох, юуг бүтээхээ өөрөөсөө асуух, шин мөчлөгөө эхлүүлэхийн өмнө дотоодоо зэгслэх гэсэн утгаар залбирал, өргөл, бэлэгдлийн зан үйл хийдэг байжээ. Мэдээж хэрэг өнөөдөр хүн бүр үүнд итгэх албагүй л дээ. Гэхдээ сонирхолтой байна. Дэлхийн бараг бүх ертөнцийн соёлд шинэ эхлэлээс өмнө дотоодын нэрэг, зорилгоо зэслэх ямар нэгэн зан үйл байдаг. Магадгүй энэ хүмүүс өөрсдийн хумсрыг төвлөрүүлэх нэг арга байсан ч байж болох юм. Би хувьдаа юм бүхэнд учир бий гэж боддог. Хүмүүс мянган жилийн турш ямар нэгэн зан үйлийг хадгалж ирсэн бол цаана нь зүгээр нэг мухар сүсэг биш. Хүний сэтгэл зүй, итгэл үнэмшил ухамсарт нөлөөлөх тодорхой утга байсан байж мэднэ. Тиймээс хэрв та хүсвэл 6 дугаар сарын 28-нд хэдхэн минут өөртөө гаргаад би юг бүтээхийг хүсэж байна вэ? Би ямар амьдралыг сонгох вэ гэд бичээд үзээрэй. Заримдаа өөрийгөө сонсох нь хамгийн хүчтэй зан үйл байдаг. Хэрв та эртний зан үйл, домог, бэлэгдлийн цаадах утгыг судлах дуртай бол Астра Солаг дагаарай.